Сонсогчдаа өдрийн цагаа уучгаад төрч чулуу ажилласаа хүн дэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уугцоор радио нэвтрүүлэг. Самбацны эрхэмдэ сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Их Монгол радио сонсогч та бүхэндээ ажлын өдрийн даваа лавг баасан гариг бүрийн их үдийн 14 цагаас цай хугацаар утга уран зохиолын цаг нэвтрүүлгээ өргөн барьдаг байгаа. Бид энэхүү нэвтрүүлгээр зохиолч Сэрчин өнгөтэй өвөр цайхын их хүн бодит амьдралаа сэтвэлсэн хайрын туучийн 2 дугаар дэвтрийг албан ёсны зөвшөөрөлтөөр та бүхэнтэйгээ хуваалцаж байгаа. Ингээд энэхүү зохиолын төгсгөлийн 2 хэсгийг энэ өдөр та бүхэнтэйгээ хуваалцахад бэлэн болсон байна. Тэгээд энэ бүх цаг хугацаанд бас зохиолтой хамт та байж за яг одоо шууд эфирээр явдаг учраас алдаа оноо их гарна. Тэгээд тэр бүхнийг минь бас уучлан чих тавин сонсдог сонсогч та бүхэндээ баярлалаа. Тэгээд мөн зохиолчхон цаашдын бичвэрт цаашдынх нь уран бүтээлд бас өндөр хамжилтыг хүсье. Их хүн энэхүү туучин 3 бүлэг ямар тач бол одоогор бичигдэж байгаа юм байна. За 3 дугаар бүлэг бол англи хэлээр бол бичигдэж явсан байлээ. За тэгээд бас өөрөө зохиолч юм бас өөрийнх нь цахим хаяг байна уу? За өөр цахим хаяг дээр бол яг энэхүү англи хэлээр бичигдсэн 3 дугаар бүлэг бол бас постлогдоод бас сонсдог хүмүүс, үздэг, уншдаг хүмүүст нь бас хүрээд эхэлчихсэн байгаа юм байна. За тэгээд ямар тач 2 бүлгийг бол 1-2 дугаар бүлгийг манай радиогийн эфирээр бас албан ёсны зөвшөөрлөө өгөөд цай хугацаар нэвтрүүлэхээр маань бас бүтэн хүргэлээ. Бид өнгөрөх хичээлд их хүн туучийг 2020 онд сонсогч та бүхэнд хүргэж байсан бол за 2021 онд ийхүү 2 дугаар бүлгийг та бүхэнтэйгээ хуваалцаж байна. За тэгээд энэ бүх цаг хугацаанд бас хамтдаа байж нэвтрүүлгийг маань сонсож байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээд дахин хэлье. Шууд эфир байдаг учраас зарим хүмүүс бас гайхдаг гэж магадгүй. Зарим үгэнд давтагддаг, алдаж онж хэлдэг гэл ингээл яг нөгөө мэрэгжлийн төвшөнд бас хүмүүс бас харддаг хүмүүст бол хүмүүсээс бас хөлцөл өчөө. Тэгээд бас нэг хүн надад хэлсэн. Тэгээд айгүй их ингээл алдаатай унших юм аа. Тэгээд яалтч нөгөө шууд эфирээрээ уншдаг. Бид нар нөгөө нэг тусгаалan бэлдээд ч юм уу ингээд бичлэг болгоод явахаасаа илүү иймэрхүү өгүүлэг зохиол бол яг шууд ингэж бас хүрэх нь илүү гоё юм болов уу гэж бас бид нар зүгээр тооцдог. Тэгээ аль болох тэр болгондоо бас алдаагүй хүрэхийг л уг нь хичээдэг. Тэгтэл алдаа гарч чад байдаг. Тэгээд нэвтрүүлэг маань бол хүрээд нэг багагүй хугацаа за 3-4 жил болж байна. Тэгээд тэр бүх хугацаанд талаас ингээд нэвтрүүлэг дээр аль болох андаар тэгээ шууд хүргэж байдаг. Энэ үнцгийг бол бид сонгож авсан. Тэгээд амартай ч алдаа оноотой минь бас ололттой минь бас бидэнд урам зориг бас хаяач гсэн хатуухан шүүмжлэл дараагийнхаа алдааг давтахгүй байх итгэлийг бас хайрладаг бүх сонсогчдод маш их баярлалаа. Тэгээд YouTube-аар бас энэхүү бичлэгийг маань үздэг хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд та бүхэн бас сабад арж байгаарай. Бас бидэнд бас урам зориг хайрлаж байгаарай. Бас болохгүй зүйл байдаг бол хамаагүй шүүмжлэл хамаагүй хэлж байгаарай. За тэгээд энэхүү их хүн бодит амьдралаа сэтвэлсэн туучийн 2 дугаар бүлгийн төгсгөлийн 2 хэсгийг яг одоо хамтдаа хүлээн сонсъё. Зохиолч Сэрчин өвгтэй өвөр цайх. Зохиол их хүн бодит амьдралаа сэтвэлсэн хайрын тууч. 107 дугаар хэсэг. Мөн чанар гэж толруулсан хэсгийг уншиж дууссан барайч залуу гэнэт нэг юмыг гайхан. Гүнгэд энэ хоон хөхий охин намайг ягаад ахаа гэд байдаг юм болов?
Мөн чанар гэснээс яаж ч утсан надаас дор аяж 7-8 насны ихч байх ёстой доо. Эсвэл би тийм хөгшин харагддаг юм болов хэмээн ямар ч хэрэгцээгүй зүйл бодохдоо бодол нь лавширч яа харахгүй надаас ихч санагдсан да. Би эсвэл тоглоод миний дүү гिचгсэн болов хэмээн урд өмнө нь уулзсан явдлаа бодвол түүнтэй 3-аас илүүгүй уулзсан санагдана. Өглөөгөр хэн хаалга тогшов. Хаалга өнгөрхөөгөө оржуулна гэхэд саяхан бодож байсан хоон хөхийн охин шагааснаа сайн байна уу? Нэг юм асуух хэрэгтэй болчихлоо хаа хэмээн цээжээ хагас оруулан асуухад энэ удаа асуудлыг нэг тэгш нь болгохоор шийдэж уучлаарай. Эмэгтэй би танаас чинь нилээд дүү гэж бодож байна. Би тийм хурдан харагдаад байна уу? Гэхэд эмэгтэй эцсэн бололтой хацар нь ягаарч ирснэ. Гүй би өөрөөсөө дүүч бай, ахч бай адилхан ахаа гэж сурчихсан юм аа. Зүгээр л миний хүндтгэлийн үг гэж хариулах нь үнэхээр хачирхалтай санагдаж. Ёгс өглөө хэмээн бодохдоо тэр нэгэн явдлыг дурсан боджээ. Домч дээр ирээд явсан ирийг хүлээж байсан настай эмэгтэй ихэд баяртайгаар хүлээж аваад ахаа таны нааднууд бараг зүгээр болчихсон байх ч нэ хөөе хараач гин гэж хуулгалтах нь настай эмэгтэйн ярианд өөрчлөлт орсныг гайхсан залуу. Гэ та намайг ахаа гэдг нь ямар учиртай юм бэ гэж гайхан асуусан гэдэг. Өнөө эмэгтэй залуу сайхан хүүхэн шиг тас хөхрөн харин таны явснаас хойш нэг л сонин залуу мэдрэмж төрөөд энэ хавийн хүүхдүүдийг ахаа гэж дуудсаар хүн амьтны доог тохоо болоод л байна. Гэхдээ хамгийн сонин тэгж дуудах тусам дотоод мэдрэмж их гоё санагдаад байгаа гэж хариулсан гэдэг. Энэ ямар учиртайг сайн мэдэхгүй ч барайж залуугийн ээж 2-3 дахин ярьж өгч тэмдэглүүлсэн байхыг уншснаа тодхон саналаа. Магадгүй хожим тодорхойч болох байлгүй. Ингээд тэгсгээд орхичхоод тэмдэглэлийн дэвтрээс өхөн нэг мөсөн дуусгачаад дараагийн ажилдаа орохоор шийдлээ. Махим үзүүд домчинд нилээд оройтоход гэрийн эзэн хоноод явдаа минийхөө. Гойлаач бас нэг хэд 3 үг солий хэмээн урайлгхан хэлэхэд арагшаа яраагүй болохоор заахаа гэж хэлээд туглан хойшоо наллаа. Бүсгүй дотроо ихэд баярлаж аав маань мөнгөн аявнд хоол хийж өгөөд гэж загнах бах гэж хайж байлаа. Харин ч дуртай байгаа бол л яах вэ? Сайхан угааж цэвэрлээд далд хийчихье. Ирэхээр нь хаяа хоол хийж өгч бай гэж бодож суухад баян үзүүд. Гой мөнгөн аяг авдраас гаргаж хийж өгөхөр нь хөөрөд бахан хоол идчихдэг. Одоо хөдөлгөөн хийх гэж бас хөөрх юм болно шүү. За яах вэ? Сайн төвлөрөөд суучих бол дорх ноошин гэж хэнэрцтэй. Буян болог. Надад зарад дандаа зориулж нэг тусгай юм бэлтчихдэг нь тэгэж таарад байна уу? Эсвэл зориуд уу хэмээн аль нь болохыг дэнсэлж ядан дуугүй оргин суугтаа үе бүсгүйг харж байлаа. Тэр бүрийд бүсгүй жуумалцсан байх нь гоо сайхан биеийн уламж авхаачин өнгөрөх шиг цаанаалны дончтой. Харцаараа ярилцаж суух залуу хосыг домж анзаарсан шинжгүй судраад илгсэн байхыг харсан бүсгүй ааваасаа нэг юм тодруулмаар санагдаж. Аваа. Ингээд мөнх амьдрал гэж байх боломжтой юу? Энэ орчлонд гэж их л нухацтай асуулт асуухад баян мөзүүдийн чих сорцсхийн. Гэтэгч байхад сөрхийн асуулт хаяа асуудаг айхтар бүсгүй шүү. Ингэж түүнийгээ хөөргөн бодлоо. Домч уншиж байсан судраа хажуу тийшээ төр орхиод энэ асуултыг яагаад гинэд асуух болов хэмээн.
таныг энэ судраа дэлгэх бүртээ байн байн өөрийгөө болон бусдыг илүү анзаарч хараад байх шиг санагддгийг. Бусад хүмүүс нь шар бурантагтай байхад энэ ганцаараа хөх бурантагтай байдаг учраас л анхаарлыг минь илүү татдаг гэж хариуллаа. Домч охиноо харан инээмсэглэж, "Гүй зүгээр байхгүй бас аавыгаа юу хийж ямар судраг уншиж байгааг сэмхэн ажиглаж байдаг байх нэ" хэмээн бодоод, "Тийм ээ охин минь. Асуултыг чинь хариу өгөхөөс өмнө амьдралын үүслийн тухай бяцхан мэдээлэл өгье чамд. Гэхдээ чамд ч юу ах вэ? Хүү минь чи ирээч гэсэн хамт сонсоод авчих" гэсээр яриагаа эхэллээ. Хүний бие бүрэлдэхтэй үч өөхөн жижиг тоосонцрыг сая дахин хуваалсантай адил хэсгээс хуваагдан тижээгдэж томорсоор тодорхой хэмжээнд хүрээд мэдээллийн сангаа хүлээдэг. Уялзэл хэлбэлзлийн тодорхой хүрээнд авах ёстой сангаа барьж авч чадвал цааш нь хөгждөг. Эс чадвал ургийн хөгжил зогсдог. Энэ бол энгийн амьдрал гэхэд баян үзүүд яриан дундуур орж, таны яриа үнний ортой шүү. Би үүнийг тун чухал судраас уншсан юм. Таны яриаг сонсоод би нэмэх юм байвал нэмээд хэлье ах гэж хэллээ. Аавынх нь ярьж байгаа зүйлийг бахим үзүүд багсаг гадралдагт бүсгүй баярлаж, "Яасан мондөг юм бэ" гэж бодон баясан суулаа. Домч яриагаа үргэлжлүүлэн, "Амжилттай амьдрал үүсгэж чадвал ихээс төрөөд 13 жил хүртэл өхмөл эсгэж байхгүй байдаг агаад, харин 13 жилээс эхлэн тэрхүү бие цогцост өхмөл эс бий болж эхлэх бөгөөд амьдралын өхлийн харьцаа энэ мөчөөс эхлэн тэмцэлдэж эхэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл шинээр үүсэж байгаа эс 100 байхад 13 жилээс эхлэн 99 эс бий болж нэг эс үхэж байх жишээтэй. Энэ харьцаа 25-ны жил ороход хавцаа 50-50 болдог байна. Гэхдээ мэдээж дундаж хүмүүсийн хувьд шүү дээ. Магадгүй амьдралдаа хэн нэгнийг үзэн ядаж хараадаггүй, хогийн урамал шиг муу бодол биедээ айлуулах баг тээдэг үхмэлээс үүсэх нөхцөл байдал нь эрс баг байдаг ач химээхэд бүсгүй зөөлхөн инээмсэглэж хоолоо тасан. "Хаа, тийм л учраас хүүхдүүд өхмөл эс байдаггүй. Нас ахиж санаа суух тусмаа өхмөл эсээр өөрийгөө хүрээлүүлдэг байх нэ дээ, тийм ээ" гэхэд домж толгойд охин, "Тэгэлгүй яах вэ? Санаа мот яван хатаж сарсан бавгахаар наранд хатнаа гэдэг. Магадгүй энэ дэсэл үүссэн байж болох" гэд яриагаа үргэлжлүүлэн, "Ихэнх хүмүүсийн хувьд 25 наснаас эхлэн өхмөл эс давмгайлж шинээр үүсэх эсийн тоо багасж эхэлдэг юм. Ийм шалтгаанаар өнгө зүс хандах, ил харагдах хэсгээрээ хүний царай бүр зийх гэх мэт үзэгдлүүд үүсэж эхэлнэ гэхэд домчин охин аавынхаа яриан дундуур орж, "Залуу сайхнаараа байхын тулд үргэлж гэгээтэй зүйл бодож баяр баясгалан өөртөө бэлгэлж байх ёстой юм байна, тийм үү? Тэгвэл өхмөл эсүүдээр хучигдахгүй байх нь шүү дээ" гэхэд домж толгойд охин хүч нээж, Яг тийм. Гэхдээ энэ бүгдийг зохицуулахын тулд өөр бас нэг зүйл бий. Хүн юм болохоор жаргал зовлон ээлжилсээр хүний амьдралыг тэр чигтэн хэлбэлзүүлэхийг ирмэлцэж байдаг. Гэхэд баян үзүүд хажуу насна. Тэгээд 25 наснаас цааш юу болох вэ ах гэж яарсан байдалтай асууснаа. "Бүү ах, би морь аргамжиж чад ирье. Гайгүй үстэй газар олохгүй бол хол яваад морь минь бүр өлдчихсэн байна" хэмээн хэлээд гарлаа. Гадаа салхихгүй намуухан сайхан байхаагаад галдар нохоо намраад авчихсан бололтой домчин нохоотой нийлчихсэн түүнийг чиглэн гүйж ирээд сүүлээ шарвалзуулж байснаа хоорондоо тоглон гүгээд хаашаа ч юм яваад өглөө. Баян үзүүтийг гараад удаагүй байтал
гадаа хүн ирэх чимээ гарснаа удалгүй царих хувцастай нэг хүн ороод ирлээ. Гурвалжин малгайтай биш, дөрвөлжин офицер малгай өмссөн тэрэрийн нүүр, малгааны сарвчинд нүүр нь сайн харагдахгүй нэг л танилцаарай. Дуу чимээгүй дээшилсээр баруун хаяаны тулганы жаахан дээр суухад сая л хуучин нөхрөө гэж таниад бүсгүй бүр бантаж дууслаа. Завилан суусан өрөө хоолоо засснаа автаны мэдлэн цайцуу болоход бүсгүй юм дуурсангүй. Юу хэлэхээ мэдэхгүй таг дуугүй цай аяглан барилаа. Нөхөрнч гэсэн мэндийн дараанаас нэг ихэм ярьсангүй. Цай шордхийн сорж дуу суутал. Охин нь аавыгаа ирснийг мэдсэн юм шиг гинэт сэрээд ирлээ. Охин авч тэврэхэд нөхөр нь босож ирээд хэсэг ажиглан харж байснаа үнсээд буцаж суухтаа хөрийгөө таланд харж байгаа юм шиг. Надтай ямар адилхан хүүхэд вэ? Ээж гэж нэг юм бантан утгаагүй болов. Ингээд гэртээ ихнэр дээрээ ирж байхгүй юу? Одоо юу хэлэлтэй вэ? Хэмээн бодож сууснаа хоолоо засан зараглаж. Манай гэр бүлийн хүнийг маань их цаваасан бололтой. Би үүнтэй эвлэрч чадахгүй. Хувьсгал залуучуудын эвлэлийн үрээс тусгай даалгавар аваад албанаас чөлөөгөөр ирлээ. Та нар ч ах эвгүй санагдаж байж магадгүй. Өнөөдөр гэр бүлээ авч явахгүй бол хоног хугацаа их давчгүй явна хэмээн улаан хэрээсээр хөндлөн зурж анхааруулсан бичгтээ цаас харуулад алив явъя гэж улаан цайн бүсгүй шавтууллаа. Домч харин эрс дургуйцаж эвлийн үрийн дарга нь байна уу, цэрэг нь байна уу, эсвэл нам нь байна уу? Надад хамаалах уу? Би хайртай охиноо дахиж чамд өгч амьдралаар нь тоглоулж чадахгүй. Харин ч зэхүүгээ аммаар байсан ч гал голомтоос нь холдоход яах вэ гэж бодоод элдв зарга залхаа хийж шүүх сэргийлэхээр яваагүйд баярлах хэрэгтэй минийхөө. Гэхэд ташаандаагаар бузуусан нөхөр нь ихэд дээрэнгүү байгаа бололтой үе ташаага тэмтрэн байх нь тэдэнд сануулга өгөөд байгаа мó? Эсвэл тэгээд бүр хевсчихсэн юм уу? Ялгахад бэрх санагдана. Домч охин шууд уйлчихлаа. Түүний дотор түмэн харанхуй эргэлдэж орхиж явхаасаа ч өмнө өлсөж байна. Ядарч байна гэхэд нь тоохоо болсныг нь бодхоос ойготмаар. Уучин хадминдаа очиж бүдүүн бор авгаан хажууд байна гэхээс бүр санаанд багтамгүй. Түүний оронд үгснэн дээр мэд санагдана. Домчийг охиноо өгөхгүй гэхээр нөхөр нь хэсэг чимээгүй болсноо юу бодсон бүү мэд. Та охиноо өгөхгүй байж болно. Тэгвэл би ч гэсэн охиноо өгөхгүй. Эзэн нь юм мэдэж. Иргэн усаа хаштгийг. Ээж нь харин өөрөө яахаа мэднэ үз. Би хүүхдүүдэд хамтдаа өсгөнө гэж хэлээд яг ихийн зургуу угсхийн очоод бүсгүн өвөр дээрээс хүүхдийг шүүрч аваад сардхийн гарлаа. Бачимдсан бүсгүй хүүчи яаж байгаа ч нэр вэ хэмээн араас нь бариад авах гэтэл зэрэгт бэлтгэлтэй байсан. Дээрээс нь тусгай хамгаалалтын албанд очоод бүр элдв зүйл сурсан хуйсга нь орхих урдын доожаагүй ирвш. Цаглагаан шиг хурдан шаламгай хөдөлдөг нэгэн болчихсон байхад бол баригдсангүй могоо шиг мөрөлдсөн хөдлөөд хулгайч хүн шиг зүгтаан мориндоо мордоод давхин матчихав. Аав нь хүний урманд суудлаас ааж хөдөлсөнгүй. Яг л зүудэнд нь орсон үеийнх шиг хүрэл чулуун хөшөө аятай хөглийж суугаад хоцорлоо. Төгсгөлийн 108 дугаар хэсэг.
Баян музууд морой аваачиж аргамжиж хаад цаа талын хэсэг хад руу гарч тулааны урлагийн бэлтгэлээ базааж байгаад очичоор шийтсэн учраас арагшаа нэг яарсангүй. Яарах нэг шалтгаан байсан нь. Үгүй ямар нүгэд явчих штий. Бэлтгэлээл тасалж болохгүй. Төрөөх ирсэн мэдээгээр хот руу дуудах байх гэж байсан. Ямар хэрэг гарсан юм бол та гэж бодтолоо. Тэр олон жилийн өмнө улаан тонгорог гадны хүмүүсийн бүлэглүүд дотор тулааны урлагийн маструуд байгаа учраас газрын гоц тулаанч та хот руу аваачих шаардлага гарч магадгүй. Бэлтгэлээ нэг ч өдөр тасалж болохгүй шүү гэж хэлсэн ч дахиж ирвэр гэж сүүл болж дуудсангууд тэгсгээд мартагдагт дийш хандаад байжээ. Хэдий тийм ч тулааны урлагийн бэлтгэлийг нэг өдөр тасалвал эргэж тэр бэлтгэлээ олж явах гэж дор хаяж хагасаар тусгай бэлтгэл нэмж хийдэг гайтай хөөтөө зүйл учраас өөртөө төв будахыг хүсдэггүй юм аа. Баян музууд эдний дээрх болгондоо шөнөөрсөн гарч энэ хадан дээр ирээд хэдий харанхуйч нүдээ боож байгаад сар сүрхийн эргэлдэж хад дамжин харайж гүнгээ өөрийн дасгалын үндсэн цохилтуудын аргыг давтна. Агаарт эргэлдэх нэг тийм битүү шунгинсан чимээ сонорт нь мэдэгдэх бөгөөд гадны дотор нуугдан амарч байсан шувуу үргэж дайчхад үхэр охтон тэргүүтээ мэрэгчд улаан цан шургалдан ханаас нэг гинт ийм том илээ бүргэд гараад ирвэ гэсэн шиг зүрхэн төг цохилдог байх гэмээр. Заримдаа хотод орохоор сэмхэн гитэж бөг шогшиж явсан бохоонод хүртэл ёр бусын дуу чимээ гарган сар сүрхийн бэлтгэл хийх баян музуудыг чиглэн гүйжээрээд гайхан харагтаа. Хайчи юм та. Энэ улаан нүртнүүд газраар л олдоо явдаг байсан. Гэтэл энэ улаан нүрт хатан дээр янгир юм ашиг үсрэн дүүлэх нь сонирхолтой гэж бодсоор хажуугаар нь зөрөн моддог болов. Ингэж бэлтгэлээ базааж хавиорын амтныг шогшруулан байдаг баян музуудын хавьд тулааны урлаг дасгал сургуйлалт гэхээсээ амьдралын нэг том хөвшил болоод суугтаа хоол идэж цайлахтай адил хэрэглээ болсныг улаан тонгорог анзаараагүй гэмээр дээрх үгийг хэлсэн нь бас санаа. Уг нь бэлтгэлийн тухай нэлээд ойлголттойгоор барахгүй бас л тусгай бэлтгэгдсэн тулгаач хүн. Магадгүй баян музуудаас үг сонсох гэж тоньжсон ч байж мэдэн. Харин манай хүн огтын гимгүүгээр толгой дохиод өнгөрчээ. Баян музууд 3 том хадны дунд 20 минут орчим нааш цааш эргэлдэн өсрөхтэй хэдий харанхуйч гисэн нүдээ боодог бөгөөд энэ нь хөл газартан буухта нүдэн бус мэдрэлийн баримжаагаар авдагтай холбоотой. Түүний хуруунд хадан дээр хүрэх бүрдээ бүршний юм шиг дараалан уйлан буугаад дараагийн цэг рүү түлхэлт аван 2 гар дээрээ буухта мөн л адил уйлзүүлэн бууж бүршний юм шиг түлхэлтээ дахин аваад хүбэ гэд 2 тийшээ тийрээд газартан буугаад гуй нурууны үндсэн цохилтын аргуудыг хэсэг давтаад буцаад нөгөө байрал руугаа үсрэн отноо. Хадан дээр наац цааш үсрэн дүүлэхэд газарт зураатай юм шиг наалдаад байсан хөл нь хөнгөрөн жинхэнэ тулаан чүний хэмрэн сэргэж догшин морь унаад салхи зүсүүлэн давхиж байгаа мэт мэдрэмж төрдөг нь үнэхээр гайхалтай. Ийхүү нэг аднаас үсрээд агаарт эргэлдэх хооронд хүүхэд уйлах шиг чимээ сонсогдлоо. Буусан цэг дээрээ төвлөрн дараагийн дасгалаа тасалдуулж гүнчнүүдид юм хүүхэд байдаг үлээ гэж гайхширсан түүний хажуугаар эмээлийн гүлэм давируулж хазаараа шиг дуурган нэгэн морь давхиад өнгөрөхөд ганцхан үсрээ дээр нь мордоод авлаа. Гинэт хаанаас ч бүүмэд сар сүрхийн нуруун дээр нь хөнгөн аргагүй буусан баян музуудаас өргсөн морь цамнан бүлгэлж хэд харайхтаа хай гэж дуурах нь хүний дуу сонсоо тайвширсан тул юу болов гэсэн аятай хамраа дуурган зог туслаа. Морноос буугаад ажиглавал яа харахгүй бэрий хуучин хадмын бүлэгдэг хэрмэн байлаа.
Баян мөзүүтэд нэг л муу сорин татаж бушуухан мордоо түрүүчийн хүүхэд угарсан газар руу хатирууллаа. Жаахан охин дахин 2-3 та часгийн орлоод таг болов. Яг хаан дуурсныг нарийн тогтоож чадсан тул дөхөж очихдоо хүүхэд гიშгчгэж магадгүй гэж бодоод морноосоо бөөн хөтөлсөөр очвол үлгийтэй жаахан амтэн хөвтгэн тэрэ. Харанхуй шүн хүүхэд хараад айчих шиг үстэй толгоо нь арзаачих шиг болсон ч түрүүн дуурсан хүүхэд домчин охины хүүхэдтэйг адилхан юм шиг санагдсан нь айхгүй байх бас нэгэн шалтгаан байлаа. Баян мөзүүтийн сонор бол тулаанч хүний сонор юм. Жирийн хүний ялгаж чадахгүй олон дуу авайг маш гарамгай таньж чаддгаараа хүний дуу хоолойны олон янзын давтамжуудыг төвөггүй таньж тэр бүхэл хол яваа хүний амьсгалаар үйлдэлийг урьдчилан илрүүлж чаддгаараа онцлогтой. Жаахан охиныг газраас шүүрэн тэврээд авбал сарны сарвал гэрэлтээд яахын аргагүй домчин охины хүүхэд бай ингээд аман давшуулган өөдөөс нь инээж байлаа. Тэр бүр гайхаж оцорлоо. Үгүй энэ хүүхэд чинь гэртээ байгаагүй юу? Гэтэл энэ юм мөр хаанаас гараад ирэв гэх мэдчлэн бодсноо. Мөрийг нь дагаж юу болсныг мэдхээр шийдэн хүүхдийг өвөртөө хийчгээл цааш 50 алхамч яваагүй байтал нэг хүн хөвтөж байх нь тэрэ. Тэгэж таарнаа. Ийм явдал болсон байх. Ингэж таамаглан очиод харвал цэргийн офицер хувцастай хүн ухаан алдсан байртаар нам хөвтөж байлаа. Хэрэг явдал юу болсон бэ гэхээр хойсгонор хөх ээжийнхэн зааж өгснөр охиноо булаан авч гарахтаа ухаанаа алдсан байсан агаад өөрийн мэдрэлгүй мориндоо мордон давхичээ. Хэсэг явж байтал морин үлүүний нүхэнд бүдрэг шиг болоод өөрөө холоо шидэгдэхдээ нэг гартаа байсан хүүхдээ өөр дээрээ авч туссан ч цолбуурын үзүүрт ороогдсон охин нь харуулдаж унсан морь босоод давхихад чирэгдээд нэг юм тэглээд манцуутайгаа эргэлдэн цолбуураас суларч үлдсэн нь тэр байлаа. Морь хүүхдэд ээлтэй гэж арайтай л хатуу тураагаараа гიშгэж өшгөлчихсэнгүй нь аврал гэлтэй. Хойсгонор хөхийг хүүхэд шүүрээ зүхтаахад ард үлдсэн домшир уур нь хөрсөндөө зэ охиноо буцааж авчрах гээд баруун гартаа очир эргэлдүүлэн төвлөрч суугаад аяыг нь таруулаад морин төвөргөөний туурай явдалтай холбож чадсан бөгөөд тун чудалгүй морины хөл тушигдан харуулдан унахад зэ охиноо гимгүү гаргаж чадсан ч гинэт ханяан тэргүүхэн хорон төвлөрлөө алдсан учраас хүүхэд чулуунд тордож ороогдон хоцорчээ. Харин золоор баян мөзүүд бэлтгэлээ хийж таарад энэ үйл явдлын давцлууд гурвалжин холбоос шиг таарсан нь цаанаасаа ерөөлтөө байсан гэмээр. Ухаан алдсан эрийг таниад сая л учрыг нь ойлгосон баян мөзөд аман дааш огшрон хүзүүгэн дарж үзвэл хөнгөн байдалтай ухаан алдсан агаад ямар ч гэмтэлгүй болох нь илтэй. Баян мөзөд гинэт нэгийг бодож гарын шууг нь хойш болгоод судсыг нь барьж үзвэл удахгүй босоод явах шинжтэй 2 гарын 4 судс жигтгэн цохилж байлаа. Морийг нь хажууд нь бөглөж орхиод охиныг аваад гэрэл өгөөлээ. Тэр маш хурдан гүйж чаддаг гэдгийг манай сонсогчид мэдэх үзье. Бараг морноос хурдан гүйх баян мөзүүтийн хөлийн чимээг түг түгхийн сонсогдоход ямар нэгэн хурдан амтан давхаад байна уу гэлтэй. Гэрийн гадаа ирээд хурдаас харуулan айж ухан алхасаар үүдээр орволоо. Охин наавынхан өвөр дээр өмнө суучихсан. Үсээ зулгаан өөлж сууснаа яах ихийн зургуу орж ирсэн баян мөзүүтийг эргэж хараад охиныг нь аваад явчлаа. Аваад ирэлтэй гэсээр бүлцээсэн нүдтэй амтан босож ирэхэд баян мөзүүд түнтийсэн өврөө хуудлан тайвшир гэсээр охиныг гаргаж ирээд маа охиноо гэлээ. Ичидийн гэлтэй ийм явдал тохиолдсонд итгэж ядсан хөөрхөн эмэгтэй охин минь гэсээр гүйж ирээд тэрч явахтаа итгэж ядсан байртаа дахин үнсэж үнэрлэн харангаа баян мөзөт рүү хараад чи яач мэдвэ? Цаадах чинь тэгээд яваад өгсөн үү? Гэхэд сая л санаан зовсон баян мөзөт одоохон гэсээр буцсан гуйлаа.
Бахин музуудыг буцаж ирэхэд түүний тооцсны дагуу хуйсган өрхөх айл хэдийн босоод морио унаад алга болсон байлаа. Хуйсган өрхөх яасан бэ гэвэл дөнгөж ухаан ороод сэрэгтэл нэг алмас шиг амтан хажуунаас нь учиргүй хурднаар дутаан алга болохыг дөнгөж харж амжижээ. Болсон бүх явдлаа тэрхэн хоронд мартсан хуйсган өрхөх охиноо булаагаад авч явснаа домчийн гүрмийн хүчинд таг мартаж гайхсан байртай босоод морио унан өөрийн зөнгөөр гэрлүүгээ гэлтрүүлэн оджээ. Бахин музууд буцаж аажуухан алхасаараа гэрт ирвэл домч урдын сууж байсан суудалдаа суугаад очроо баруун гартаа эргэлдүүлэн зүүн гартаа хонхоо зохин сууснаа гинэт ам нээж та дээшээ суу химэн бахин музуудад хэлэх нь домчийн хоолоо биш. Өөр хэн нэгний нэг л танил дотн хоолоо өөрт нь сонсогдох шиг мэдрэмж төрлөө. Гүй юу илээ. Би ч энэ дуу хаан сонслоо доо гэж бодсоор суудалдаа суух үедээ өөрийнхөө холоог сая таньж домчоос гарсад маш ихээр гайхаад та сая юу гэд ихлэлчих вэ хэмээн санаандгүй хэлэхдээ өөрийнхөө холоог домчийнхтой солигдсон байхыг хальт сонсоод гүн чи юу болоод байна гэж бодоод ингэж асуух учиртай байж. Домчийн аваг тийм хүн байсан бөгөөд та дээшээ суу гэж түүнийг хэлэхэд залуу ир үргэлж түүнийг дарж болоогүй байна. Сайн боловсрол. Өөр зөндөө сурах зүйл байна. Ийм байхад нэг л өдөр ядарсан хүн чамайг зориод ирэхэд тусалж чадахгүй бол хэн чамайг домч гэх вэ? Ич хэвтер хэрэг бол гэх мэдчлэн байн өглөж байдаг авгахынхан нэг өдрийн гинтийн хүндэтгэлд итгэж ядан. Та сая юу гिचх вэ? Ингэж асуусан удаатай. Авгах нь хоолоогоо засан. За дүү минь. Энэ мөчөөс эхлэн чиний эрдэм хосхоо боллоо. Өөр нэгэн эрдмийг дараагийн удамдаа өөр хүнтэй хавсран өвлүүлэх аж. Тэр нь дараагийн цаг хугацааны асуудал. Маа миний түүнийг ав. Энэ очирхон хоёр байхад сансан бүгдээ чи хийж авна. Сурсан эрдэмчин чамайг улам төгөлдршүүлэх болтугай гэсэн билээ. Тэрнээс хойш нэг их удалгүй авгаах нь гинэт өөд болсон юм. Энэ явдал 20 хэдэн жилийн өмнөх болсон хэрэг юм. Өөрийнхөө бодлын зөвийг зөв гэдгийг баталж чадсан домчир хоолоо засан мишээж. Дүү минь чи нэг хий юм л сонсдог болчээд янз. Ахын ханзын охиныг аваад ирсэн тэгэл алаа. Хүний галголомтноос хүнийг дураараа авч явахаар ийм зүйл тохиолдод юм. Ингэсээр нөгөө том мөнгөн аяган дуртай байгаа данхантай цайнаас хийж түүнд барихтаа өөртөө ч гэсэн модон аягандаа цай хийн уусаар тоглон суулаа. Домчи охинд болоод өнгөрсөн явдал зүү зэрэглээ мэт санагдад охиноо дэврэн орон дээр нь таг хөдөлгөөнгүй суун нүрийг нь харах бөгөөд охин сэрүүн боловч ээжигээ ихэд тайван харан өөдөөс нь папа гэж янз бүрийн чимээгээр дуурах гэж оролдон инээж байснаа удалгүй нүдэн анин унтаад өглөө. Охиноо орон дээр тавтал дэрэн дээр нь хайчилж тарьсан эсхий үнэг өнгөрөн нүрнийх нь харалдаа ирээд босоогороо наалдан зогсох нь охиныг хамгаалах мэт. Энэ явдал болж өнгөрөөд бахин мөзөө тэднийд ярилцсан тоглож хоноод өглөө эрт чөдөртөө мордоод өхүүлэн авчрахтаа үхэр сааж байсан бүсгүүлээр дөхөн очоод сайхан амруу гэхэд бүсгүй түүнийг харчгаад илтэл ичингүүрэн нүүрэн туяарч сайхан та сайхан амруу хэмээн мэдчлээ босож ирлээ. Дөөнд дөхөж ирсэн бахин мөзөөд гинэт зориг орж бүсгүйн гараас бариад би чамайг үргэлж хамгаалж явах болно гэж 13 таатай хэлж байсныг чи санаж байна уу хэмээн хэлэхэд бүсгүй нэг гараа татснаа залууг тавих шинжгүйд өөрт нь татагдан наалтад зогсоод чамайг тийм үг хэлсэн болохоор би мөнгөн бөгжөө өгсөн юм шүү дээ. Дараа нь бөгжөө гээсэн гэд ээж далуулахаа алдсан. Гэхдээ яах вэ? Хайртай хүндээ өгсөн юм чинь гээд л дотроо боддог байлаа. Дараа нь хуйсгнөр хөхтөө суухдаа дэмий хүнд мөнгөн бөгж өгч хувь заяагаа төөрүүлээд гэж харамсдаг байлаа. Гото бодоход би зөв юм хийжээ хэмээн улам наллаа.
Бахим үзүүд ханхар зээжиндээ бүсгүйг зөөлхөн дэврээд. Миний үг одоо хүртэл хിവэрэ байгаа. Хизээч өөрчлөгдөхгүй. Гэхдээ магадгүй би өөр хүнтэй суусан байсан ч чи өөр хүнтэй дахиад суусан байсан ч мөнхөд хിവэрэ гэсэн үг. Хэлсэн үгний мөн чанар хизээч өөрчлөгдөхгүй. Ганцхан үйл хэрэг хазааж буй тэр ингэхэд бүсгүй гинэд бие татчихаваа. Чи тэгээд өөр хүнтэй суух гээд байгаа юм уу? Хэмээн хардсан байртай цорогтол харахад Бахим үзүүд инээж түүнийг өөртөө дахин татаж наалдуулаад үгүй үхэн өгтлээ үгээ би буцааж чадахгүй л гэсэн үг юм. Ингээд хэлэхэд бүсгүй нүлэм сасгарч чи намайг дахиад битгий орхиж хол яваарай гэлээ. Энэ үед домчийн гадаа нэгэн хүн бүг шогшуулсаар ирэх нь сумын төвийн шууданч бөгөөд ойрхон айлд хонсон юм уу гэлтэй. Тэрээр морноосоо бууцсангүй шууд үхрийн зэл рүү ирснэ. Өө ашгүй. Бахим үзүүд энд явж гинэ. Танах руу очих гэ дахиад баах явах нь дээ гэ бодоо явж байлаа. Ингэсээр өөрөөсөө нэгэн загтал гаргаж маш нууц зөвхөн гартна гэсэн байна. Химээсээр түүнд өгөөд гарын үсэг зурулж авчихад хүй бүсгүй. Та авд илгэмж ирсэн байна. Химэн бас нэгэн ууттай мөчгөл яваад өглөө. Бахим үзүүд маш нууц гэсэн бичгийн доорх гарын үсгийг таньчихад нөгөө эрдгүү дуудлага нь одоо иржээд янзна. Яг үсгүйтэйгээ уулзраа олох гэж байтал дандаа нэг юм болох юм аа. Бид хоёр нь амьдрах хөв тохиол байна уу? Ингэж бодон загтлыг нээлээ. Загталд нэгэн яралтай замын машинд дайгдаад Улаанбаатар хотод загтлыг авснаас хойш 10 хоногийн дотор ирэх тухай мэдэгдсэн байв. Өөр юу ч алга. Эргэлж тойруулж хараад өөрийн байсангууд загтлыг урж хідэн хэсэг болгож хаяад би явах болжээ. Гэхдээ удахгүй ирнэ. Ингээд бүсгүйн цээж төв зөглөв. Яагаад вэ? Хит хоноод явж болдгүй юм уу? Хэмээн уйлгэнлаа. Бахим үзүүд нин яралтай гэдэг чинь авангуудаа наашаа гараа гэсэн үг. За чи үхрээ саачгаад ороод ир. Би мороо эмээллээд байж бай. Ингэсээр гэрлүү алхлаа. Бүсгүй бүр хямарч гүйцлээ. 13 тайд нь нэг хүүтэд хараад дараа нөгөөх нь усанд хайсан чулуу шиг алга болсон. Гэтэл одоо дахиад байж байгаа царай нь өөр үед бол худал хэллээ гэж хэлгсэн ч. Гэтэл сумын шууданч яг улаан нүрэн дээр нь тусгай загтал гардуулж өгөөд явсан байдаг. Арай хий чичрэн байж үхрээ сааж дуусаад гэрт орж ирвэл аав нь цай хийгээд том мөнгөн аяганд нь Бахим үзүүдэд өгчихсэн. Өөрөө модон аягандаа цайгаа хийгээд ганц нэг үг оочлон охиноо хүлээж суулаа. Залуусын учир явдлыг домч ойлгосон бололтой. За, миний хөө сая яваад ирээрээ. Ах нь хоны хоёртхан бэлчээ. Ингээд татаж үнсээд гарч одлоо. Бүсгүй залуу хоёр гэрт үлдлээ. Охин нь намуухан амьсгалан унтна. Амьдрал хэцүү байх тусмаа амт таач юм шиг Бахим үзүүдэд санагдаж байсан бол бүсгүйд ийм сонин тамийн юм шиг амьдрал надад яагаад заяачихсан болов? Энэ сонин залууг би дахиад хичнээн жил хүлээх ёстой юм болов? Ингэж бодсоор суулаа. Бахим үзүүд хэсэг шилгээ шөргөн юу хэлэхээ мэдэхгүй хэсэг байж байснаа унтаж байгаа хүүхдрүүд очоод үнсэх гэж байгаа юм шиг харж байснаа өөдөөс нь хот инээхэд бондгос хийлээ зочлоо. Энэ хүүхэд Бахим үзүүдийг харахаараа ингэж аашилдах нь сонин. Ээж нь Бахим үзүүдийн хажууд очиж зогсоод "Алив те, миний охин сэрээрээ. Энд нэг хүн явах гээд байна шүү." Гэхэд Бахим үзүүд бүсгүн гараас ороод "Сэрээч хэрчи бид хоёрын тухтай сайхан хоёр үг солиулна гэж бодож байна уу?" Хэмээн унтаж буй хүүхэд рүү харвал нөгөөх нь үлгийндээ хөдөлсөн нь "Тийм ээ" гэх шиг цааш харан тагчиг болов.
Залуур бүсгүйг жаахан хүүхэд гар дээрээ гинэд өргөхөд бүсгүй цоцсондоо хүй ингэснэ гараараа амаа даран бахин музуудыг нэг гараараа зохиж яаж байгаа ч нэг вэ? Аавын бурхан мэдвэл хэлгэнэ шүү гэтүүлэх гэсэн чинь түүний чанга тэврэлтээ салж чадсангүй учраас дуртай наргагүй цээжинд нь дахин наалдлаа. Бахин музууд анхудаа эмэгтэй хүнтэй ингэж дотн байж үзэж байгаа учраас их ив хавгүй байсан бөгөөд хэсэг хугацааны дараа бүсгүйг залуугаас холдон хувцас янзлахтаа. Чи тэгээд намайг хайчаад яваад өгдөг. Дөрвчийн удаагийн гашуун сургамжаас болж би өөр хүнтэй суугаад салсан бол дараагийн удаа тэгж амьдрах амьдрал байхгүй шүү. Сайн ойлгож мэдрээрэй. Чамайг хар багада хайрлаж үдсэн учраас итгэсэн. Ирчүүдэд итгэх итгэл маань бараг байхгүй болсон гэхүүд. Сэтгэл минь ч хинцэг байд. Юмл бол нулимс асгарчих гэж төхөөд. Гэхдээ хоолон жижигэн ихэр татаж уйллаа. Бахин музууд бүсгүүрүүд өгөж очин зөөлөн тэрч харагдан. Дээд газрын шийдвэр гэдэг. Бухтын хөндийн тулаанчдын биелүүлэх ёстой нэг чухал даалгавар байдаг юм гэж санамсаргүй амлалтлаа. Бүсгүйс орцсхийн нулимсаа арчаад юун бухтын хөндийн тулаанч вэ? Битгий надар тоглоод бай. Одоо явдаа залуу минь. Зорьсон ажлаа бүтээгээд хурдан эргэж ирээрэй. Үүнийг аваад яв. Уурлахал байх л да. Гэхдээ би дур мэдээд өгчихье. Чамд маймар гоё том аяг шүү дээ. Ингээд мөнгөн аягийг арчин угаан цэвэрлээд гарт натгууллаа. Залуу яхаа мэдхээ байж төгдрөн үгүй аав загнах ийтэй. Би гээд үргэлжлүүлэн хэлэх гэтэл бүсгүй. Санаа зовлтгүй дээ. Аяг авсан бол заавал эргэж ирэх гэсэн үг биш. Сэтгэл таарах өөр хүн олдвол ханилаад явж болно. Би зүгээр л чам дандаа баярлаж явдаг юм. Миний сэтгэлд чи байгаагүй бол би лав өдийд энэ нарт хорвоо дээр амьд явахгүй байсан биз. Одоо бол өөр хэрхээ. Охин маань байна. Бид гурав яаж игээд амьдраад яваад байж болох байх. Ингээд мэгшин уйлах нь залуугийн сэтгэлд бөөн харуул хуралд болж. Би яаж гэрвлээ орхиод ийм хол юм. Дээд газрын шийдвэр биш байсан бол шууд л бүсгүйгээ ааваас нь ёс төртэй гуйж аваад бор гэртээ аваачаад амьдрах юмсан. Өгөхгүй гэвэл бол халаад ч яасан хамаагүй авнаа. Гэх мэтчлэн янзын бодол толгойд нь эргэлдэж байтал цааш харж мэгшиж байсан бүсгүй эргэж хараад барайчсан сууж байгаа бахин мөзөөдийн хажууд ирж суугаад ялдамхан инээмсэглэж. Явж алба ажиллаа гүйцээхэд тэртээ. Би чамайг хүлээж байх болно. Харин чи яхаа өөрөө мэдэр. Чиний минь сэтгэл өөр хүнд сайн болвол тэр цагт намайг уучлсан гэж бодоод сайхан амьдраарай. Тэгээд ч нутгийн хүмүүс хүүхэдтэй болоод хадмаасаа хөөгдөж ирсэн хүүхэн авт суугаад гээд нэр төрийг чинь муугаар хилээдэггүй. Сайн бодоорой борхон залуу минь гэлээ. Бахин музуутай түүнийг гараараа тэврэн. Амьтан хүний хил амч хамаагүй л дээ. Энэ даалгаврыг биелүүлж ирээд хоёулаа шууд тусдаа гарнаа. Би чамайг нэр төртөөгөр хадаг сүй тавин гуйж авах. Тэр тэргүй зарим хүмүүс охиныг чинь миний хүүхэд гэдэг үсттэй. Олон яриа ортоо гэж. Миний охин байх хувь тавилантай ирсэн чинь билүү химэн хилээд уртаар санаа алдаад босох гэхэд бүсгүй улам наалдан чаахан байж байгаад харалтаа гэлээ. Тэр хоёр бараг үд хүртэл ярилцсан суухад охин нь та хоёр сайн тухтай суугаад аваа гэсэн шиг огцэрсэнгүй унтсаар. Цаг яваад болохоо байсан тул бахин мөзөөд явхаас өөр аргагүй болж бүсгүйг нэг сайн тэрч яваад босготоо. За. Та хэд маань сайн сууж байгаарай. Ингээд сайхан том цагаан шүдэ гарган инээмсэглэхэд сая л түүний нүдний давхраа ил харагдан ямар сайхан нүд шүдтэй төгс ирхэн байсныг бүсгүй сая л анзааран мэдлээ. Сайн ирхүний бүх юм далд байж зөвхөн хайртай хүндэл сайхан харагддаг нь энэ ачаа. Бахин мөзүүдийг явах болоход савтай сүү аван дагаж гарахдаа бидэртэй хэрэг морион
Аажуухан алгуулснаа удалгүй сайвруулан одох түүнийхэн араас. Сайн яваад ирээрээ. Ингээд аян замын бэлэгдэл өрөөн сүүрөсөөр нулимсаар арчин хоцорлоо. Хоёрдугаар бэлэг төгсөв. Зохиолч Сэрчин өгтэй үүр цаах. Зохиол их хүн бодит амьдралаа сэтвэлсэн хайрын дууч. Радио редактор Баттуул, компьютер графикч Цэдава, өгүүлэгч Хос баяр. Их Монгол радио 2021 он. Сонсогчдаа их хүн номыг бүрэн ихээр нь худалдан авч уншихыг хүсвэл 88 10 17 14 88 10 17 14 дугаард холбогдож байгаа газраа хүргүүлнэ.